маань яг энэ голдоо номин гэж хэлбэрлсэн гэсэн. Хэргийн эзэн тэгээд ингээс сууж байна. Өглөөний мэнд YouTube дээрээ тухтай влогоо хийгээгүй бүр маш удсан байна. YouTube-ийнхандаа сонин сайхан ярьж өгөх юм зөндөө байгаа. Тэгээд тэрнээс өмнө 2 өдөө би өөрөө подкаст өглөөний цай бэлдэж уучаад тэгээд энэ дэлбэрсэн гэр оронг цэвэрлэн. Гэхдээ энэ гэрээ цэвэрлэхээс өмнө би бас хэдэн захиалгуудаа онлайн шопынхаа захиалгуудыг бэлдэж хөргөлтөнд гаргачаад дараа нь гэрээ цэвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхээр би хурдлах хэрэгтэй. За би тэр өглөөний цай энэ минийх энэ манай хоёрых. Эстэ пицца хийсэн юм уу? Ямар хоол хийсэн? Эстэ хоол хийсэн гинэ. Тэнд бас пицца хийсэн гинэ. Оо, чапела. Ямар гоё хоол вэ? Наадсан пицца. Нүг нана тоглож ээж надад ажиллаа гэдэг заяа. Окей. Одоо надад ганцхан сэлбэрийн ажил байгаа. Би нөгөө хавчаар сам мэдэр дээр ингээд гоё сэлбэр өөрийн гараар хийдэг ийм бизнестэй болсон. Тэгээ тэрийг хаана хийдэг гэж манайхан. Миний арьс их айтайхан харагдаад байгаа чинь. Ингээ балкон дээр суугаад хийж байгаа заяа. Одоо бүр амар дэлбэрсэн байна. Ингээ манай хоёрын тоглоом. За сэлбэрийгээс өмнө энэ хаваа нэг жоохон цэцлэхгүй бол бүр үнэхээр аимшигтай байна. Нилээ тоног энэ хаваа цэвэрлээгүй ингээл залхуураад яваад байсан баггүй юу? Манай баг идчихсэн боорцог хүртэл байна за. Чи боорцог хүртэл хайцсан биш тийм дээр. Бэу. Та. Бэу. Чи. Энэ жижиг хүн ингээ намайг юм хийхэр ингээ зэрэгцээд ингээ байгаа л юм. Тэгтээ яг нөгөө сэлбэр хийгээ суухаар хөрхий. Нэг саал болдгоо юм л та чавс. Ингэсгээл байж тээ. Ингэсгээл хажууд шалшилгээл тоглоо. Замар ч нэг иймэрхүү зэгцтэй болгоод тоос шаргааг нэрчлээ. Сэлбэр ихэр амар тоос шаргаа гардаг. Тэгээ манай энэ жижиг бол ингээд би сууч тоглоно л гээд байна. Өнөөдөр ийм ганцхан ийм хавчаарн дээр сэлбэр хийгээл ийм хөөрхөн чарм нэгээд болоо. Тэгээ одоо ингээд сууж байгаа л ганцхан сэлбэр юм чи ингээл хийчээ. Захиалагч маань яг энэ голдоо номин гэж сэлбэр хэлгэн гэсэн. Гол хибаа мэдээ. Аа. Oh my god. Ялаа шүү дээ. Ялаа. Нэг олон ширхэг сэлбэрх юм бол ингээ маск нүдний шилэнтэр зүтгэхгүй. Өнөөдөр юм ганцхан авчир юм чинь гэж бодоод залхуураад бэж. За ингээ сэлбэр нь болсон. Одоо сайхан будаад тэгээд
цоолоод ингээд чармаа зүүн. Тэгээ сэлбрэж дуусаад ийм хөрхөн болсон. Тэсээ намайг ингээд имаа хийгээ сууж хахад манай баг яасан гэж миний утас ингээд нөө трайподн дээрээ тогтоотой тэгээд ийм микрофон холбоотой bijсэн баггүй юу гэсэн чинь энийг унгаад энэ бүр ингээд эд ангаараа салж унаад заяа миний микрофон. Тэгээ бүр ерөөс утастай холбогдохоо болчлоо. Одоо яах вэ? Хэргийн эзэн тэгээд ингээд сууж одоо ингээд микрофонгүй бичлэг хийх болчлоо штэ. За ингээд захиалга бэлдсэн. Одоо хавчаараа юм таарон гоё уутандаа хийгээд тэгээ энэ уутандаа хийм. Тэгээ онгойт нэг сольж зүгдэг чарамтай байхгүй юу? Тэрийг ингээд ийм хөрхөн цавнд хийж өгнө. Энэ болохоор юм юуны Лео гэдэг чинь арслангийн орд лөө. Ордтой чарамтай энэ болохоор юм цэцэгтэй. Тэгээ нэг энтэйгээ ингээ гой солиод зүүчнэ гэсэн үг. Юундэ? Хэнди авсан ингээд Намайг заавал ийм дээр авсан байна гэж бичлэг хийгнэ манайхаа. Ийм дээр авсан байна. Тэгээ би ингээд микрофонгүй болчихлоо манайхаа. Шинийг захиалахгүй бол ерөөсөө ажиллахгүй байна, холбогдохгүй байна. Сая ямар ч гэсэн захиалгуудаа бүгдийг ингээд захиалгуудаа бүгдийг баглаад бооцсон, хөргөлтийн хадууд чгсэн одоо ирж байгаа байх. Тэгээ хөргөлт ирэх оронд нэг жоохон амс хийж сууж агаад энэ амар дэлбэрсэн гэрийг хараад манайхаа ер нь ингээ онлайн ажил хийж явах үед ээж нь завгүй байх үед 2 настан бол гэрийг бол иймэрхүү болгож байна. Ах нь арай хайг болчихсон ч гэсэн дүүн залгуулад гэрийг ийм амар болгодог болсон. Тэгээд одоо хөргөлтөө өгчөөд тэгээ сайхан гэрээ зэвэрлэе гэж бодож байна. Одоо сая хөргөлтүүдийг маань нэрээд аваа явчлаа. Нэрээ сонин сайхан гэвэл би шүдлийн аппарат талсан шин. Одоо шүдлийн аппарат хэлгээд яг сар болж байгаа. Одоо нэг хагасны өдөр өнөдөр ч идэх юм болоо. Одоо нэг 3 хоногийн дараа чангалгаагаа хийлгэн анхны чангалгаа. Аппарат тавилахаар ингэдэм юм. Би ингээл юу ч идэхгүй сайхан тутам мутан уугаал ингээл айгүй гоё турах үйл явцад тест гоё нөлөөлөх байх таа гэж бодоол. Тэгсэн чинь би зүгээр ихний өдрөөсөө л ингээл мах хэлж ажиллал хэлсэн. За юу тутам мутан идэж сайхан турах мурах байхгүй. Тэгэл маргааш нөгөөдрөөс нь жоо хүндүр орж эхлээд ингээд юм хатуу юм зажил чадхаа болчихсон юм билээ. Яг ингээл жоохон хазангууд ингээ өвдөд идэг ерөөсөө чанга хадч чадахгүй. Тэгээ өвдөд идэм билээ. Тэрнээс биш ингээл толгой тарих ангинаал ингээл байд сууж чадахын аргагүй өвдөлт бол надад бол байгаагүй. Хүн өөр идэм билээ. Зарим хүнд бол ерөөсөө амар өвддөг. Ингээл юу ч хийж чадахгүй цутангаас өөр юм идэж чадахгүй тэгж амар өвддөг гэсэн. Тийм минийх бол тиймэрхүү юм амар өвдөлт бол байгаагүй. Тэгээд яванда дээдлээс нь доотлоос нь 2 шүд аваад энэ минт нь шүрүү пинтер суулгаж байгаад ингэж татаад тэгшиг минтрийн янзлна гэсэн. Одоохондоо зүгээр ингэж чангалаад яваад ах юм шиг байлээ. Тэгээ аппаратандаа бол ерөнхийдөө ингэж дасцсан. Одоо энэ наан ингээ ирзэн хийдэг байхгүй юу? Тэгээ тэр ирзэнүүдийнх нь өнгө ингээ гоё янз бүр байдаг. Тэгээд сар болгон гоё өөр ирзэн солиулаад явна гэдэг надад амар гоё сонирхолтой санагдаад байгаа. Гоё өөр гişүүдтэй явна гэд. За. Тэгээ ерөөсөө YouTube хийгээгүй жил болсон юм шүү. Тэгэнгუთ энэ жилийн хугацаанд бол би Instagram дээр яг гайгүй итгэвтэй байсан. YouTube дээр бол бичлэг хийх зав ерөөсөө гараагүй. Тэгээ би гоё янз бүрийн сэдвэр ингээ гоё ярьж мардаг тийм бичлэг хиймээр л байгаа. Тэгээд дандаа нэг турж мурж байгаа түүхэл хуваалцаад ахаас илүү өөр гоё морол хийж болно бодоол байна. Тэгээд энэ удаа ингээд энэ бичлэгээрээ тухтай влогороо YouTube-ийн нэг хөдөлгөөнд оруулъя гэж бодлоо. Тэгээд жилийн өмнө чинь би бичлэг хийж байхдаа 64 кг байсан. Тэгээд нэг янз бүрийн челленж туршаал 58 кг болсон шүү дээ. Тэгээд 58 кг болсон шүү дээ. Тэрнээс хойш тэгээд наадан болоо 100 болоод би чинь зүгээр сайхан идсэн. Тэгээд буцаад 64 болоод
Ер нь 62-аас 65-ийн хооронд ингээ хэлбэлзээлсэн. Тэгэл одоо ч гэсэн хэлбэлзээлж ингээ барайл яваад байгаа. Ер нь ингээ бодохоор штэ туурах айгу амархан зэрэг. Тэнгууд жингээ барих айгу хэцүү юм байна. Ямар ч гэсэн би жилийн хугацаанд нэг 62-аас 65-ийн хооронд ингээ бариад ирлээ. Одоо бол нэг 52-аас 55 кг-тай л байж идэг баймаар байна. Тэгээд тэгээ би буцаад дэглэмдээ нэх орч чадахгүй байсан байхгүй. Тэгээ би сая нөгөө Instagram дээр Sukini гэдэг охин байдаг. Тэгээ тэр охин намайг айгу олон сар ингээд хоёулаа хамт бааталтыг, өрсөлдөд хин нэг ч ингээ асгаа үзье гэд ингээл асуугаал лсэн. Тэгээ би за яшгаа гэл ингээл яах юм бэ гэж цухтаал явуулсан байхгүй юу. Хоолцоор. Тэгээ цухтаал явуулсан байхгүй юу. Тэгээд сүулдэ за ингээ гоё өрсөлдөд үзчихий, хүнтэй бас өрсөлдөж турж үзье гэж бодоод ийм челленж хийсэн 14 хоногийн хугацаанд. Тэгээ 14 хоногийн хугацаанд ямар ч гэсэн 5 кг хасаад би ялсан. Зүгээр за. Тэгээ ямар ч гэсэн би бааталтаа ялсан. Тэгээ би уул айгуу дажгүй хасж байснаа сүүлийн 2 хоног нь жин гаццсан заа. Тэгээ би 100 г-аар л тэргүүлж ялсан. Уулын жин гацаагүй айтайхан явцсан бол илт давуу ялах байсан баг. Тэгтээ яах вэ? Тэгээд ялсан. Тэгээ нэг ийм челленж туршиж үзсэн. Тэгээ миний турх үйл явц бол ер нь жингээ барилтын маягтай л ингээд явж байгаа. Тэгтээ ингээ цааш влогууд дээрээ ингээд ямар хоол идчихин, яаж ийн, жингээ яаж барьж ийн гэдэг тухайгаа ингээд оруулаад явъя гэж бодож байна. Тэгээ юу ч гэсэн ингээд гоё тухтай влогоо оруулаад ингээд дуртай бичлэгээ хийгээд явъя гэж бодож байна. Одоо ямар ч нэг жоохон чилэрч сууж агаад гэр орноо цэвэрлэе гэж бодож байна. Ээж нь гэрээ цэвэрлж хаад энэ хүн нэг ингээл байж ах юм. Араас нь ухаж буулгаал.
цэвэрлжүүл боллоо шүү манайхаа. Йоо. Ингээ манайх хар хувцас угаа штэ. Хар хувцас угаангууд л ингээд нөгөө нэг юм давуу удаад ингээд юм чигтэй удаад мох онор орчдөг штэ. Яг тийм өөр амар гараад байгаа хгүй. Ингээд бүр амар зайтай хатааж ах чинь хүртэл ингээд ийм өнөр нь бүрээс гарахгүй үнэхээр аимшигтай. Энийг дахиж угаахаас амар гомдтой. Пуф. Тэг гэрээ ерөнхийд нь айгүй аштайхан цэвэрлсэн. Тэгээд сая роботоо явуулчлаа. Роботоо явж явах оронд хүүхдүүдтэй өдрийн хоолны шүлийг хийж өгөх гэж байна. Манайх энэ эдигийн энэ брокколиг хүүхдийн хөлдөөсөн хоолуудыг ашигладаг. Энэ болохоор булууны чөмгөний тос гэсэн тэгээ шүлэнтний жир аюу гоё болж илээ. Энэ болохоор саяны брокколи одоо шүлийг болоод ирэх юм хийчихнэ. Ууе, ширэн дээр юу игээд байгаа юм бэ? Ууе, сайхан суугач. Эдэн би бэстэдэ. Чэнэ. Тий. Итгэл өмнөстэй. Мэддэгээс нь одоо яач вэ? Нөгөө машины явдаг урдээ штэ. Мат чиний хинээр юу? Ахаа яа. Бороо ороод энэ амар муухай үйл ирсэн. Бороо орж ийн. Ата боёо яжэнтэй. Бороо зогсчлоо гарсан чи амар ороод ирсэн. Би ингээ гэрээ хувцастай гараад ирсэн. Ямар амттай те. Зэ гадаа жоохон тоглуулж байгаад орё доо. Дэлгүүрээс ичгэр авъя гэсэн яагаад ингээ юм шүүлтдэг чихэр идсэн явж байна энэ залуу. Тэр. Манай байрны гадаа ингээ шорлог зараад байгаа. Нэг нь 30,000 гэсэн.
Юу сая өвшөөсөн чинь нулимс гоцчлоо. Тэ одоо нэг нүүр амаагаа шүтээ угаачаад унтлаа манайха. Уул нь арьсаа арчилж байгаа бичлэгийг хийж утсан чинь бүр тийх юмарч ирч хүч байх болцсон. Ингээд өдрийн төгсгөлд миний бүх батарей дуустдаг байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай. Юунде таашгүй. Мама тэтэшгүй. Тий, бибис тэкнэстэй уйни густэг юм тий густэг юмстэй тий нэшнээс Систем.